Улсын хурлын чуулган төр ихэхгүй эрчийн асуудалтай байж байгаа. Гэхдээ ажил бол явж явах ёстой. Ингээд гишүүд бол ажиллаа хийж байна. Монголын хөгжил 21-р зууны ирээдүйд тэгээ ялангуяа олон залуучуудын хувьд мэдээллийн технологи IT гэдэг салбар их чухал. Тэгээд энэ үнэхээр чухал салбар юм аа. Энийг хөгжүүлье. IT буюу мэдээллийн үйлдвэрлэлийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэдэг 2024 оны 6 дугаар сард батлагдсан байдаг. Тэгээ энэ хууль маань хэрэгждэггүй. Одоо ингээ 2 жил болж байна. Яагаад хэрэгждэггүй гэхээр зэрэг энэ хууль дээр ингээд одоо IT мэдээллийн технологиор ингээ шинийг бүтээж байгаа дэвшилтэд технологи төвлөрүүлж байгаа залуучуудыг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгоно. Татваруудаас хөнгөлнө. Ингээд шинэ дэвшилтэд технологид гарант буюу нэг удаагийн боцлогод тусламжаас дэмжнэ. Гэх мэтлийн гоё заалтууд байдаг. Тэр мөнгө нь хаанаас ирэх вэ гэхээр 3 засгийн газрын тусгай сангаас ирнэ гэд. Ингээд 2 жил болчлоо. Хэрэгжиж өгдөг. Яагаад хэрэгжихгүй байна вэ гэд. Инхээр одоо нөгөө салбарын яам нь харилцаа холбоо инновац асуудлынхаа хүрээнд ингээ асуудал тавьдаг. За ингээд одоо энэ дашрамд ихэд яам нь бол чадлаар ажиллаж байгаа гэж ойлгож байна. Нөгөө дүүл нь болохоор ингээ өөр тийш харж идэв. Тэгэхээр хууль нь хэрэгжихгүй байна. За энэ хууль хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг олё гэдэг ингээд улсын хурлын 5 гишүүн, улсын хурлын гишүүн Анар, за улсын хурлын гишүүн Мөнхбат, Соронзонболд, Галбадрах, Золжарал гэдэг ийм инновац цахим бодлогын байнгын хороо гэж байхад бид нар ажлын хэсэг гаргасан. Тэгээд энэ ажлын хэсэг маань инновац цахим бодлогын байнгын хороо татан буугдсан ч гэсэндээ одоо дэд хороо байгаа. Гишүүд нь ажиллаа хийж явах ёстой учраас бид нар энэ асуудлыг тавиад хилцүүлэг зохион байгуулсан. Хилцүүлгийн дүгнэлтэнд ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр хуулийн дээр бүх зүйл тодорхой бичсэн байна. Дэмжлэг нь байна. Санхүүгийн их үүсвэр нь байна. Нөгөө их үүсвэр нь болохоор нэг нь хөнгө үйлдвэр хөдөө аж ахуйн яамны харьяанд байдаг жижиг дунд үйлдвэрийн сан. Нөгөөх нь хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан. 3 дахь нь шинжилгээ ухааны технологийн сан гэдэг. Ингээ эдийн засгийн хөгжлийн яам, нөгөө гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнууд ингээ өөр тийш хараад нөгөө сангууд нь өөр тийш хараад мөнгөний өгч болохгүй бид нэр дахиад ийм нэмэлт өөрчлөлт ёстой гэдэргээд шалтгаан яриад таг болчиход байна. За ийм учраас ингээ бүгдээрээ цуглуулж байгаа шийдэх асуудал чинь Монгол улсын засгийн тэргүүн ерөнхий сайд Зандан Шатарбаа танд байна. Тийм болохоор та кабинет дээрээ энэ асуудлыг мандаалал үзүүл шийдэж өгөөч. Тэгэхгүй бол энэ IT гоё дэвшилт технологи хийдэг залуучууд чинь Монголоос нүгөөд яваад дууслаа. За энэ үүднээс яагаад энэ хуулийн дээр байгаа одоо дэмжлэгүүд их үүсвэрэн заагдсан байхад олгохдохгүй байгаа юм бэ? Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөө олгорт хэдэн төгрөг олгож байгаа? Олох юм уу үгүй юм уу? Тэр жидүү сан засгийн газрын 3 тусгай сангийн 5% энэ салбарт зарцуулах ёстой. Тэрийг яагаад зарцуулахгүй байгаа? Зарцуулах юм уу юу? Ер нь тэгээ цааш яах гэж байгаа юм бэ? Ийм агуулгатай асуулгыг энэ мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа маш олон залуучуудын хүсэлт шаардлагад үндэслээд одоо их хурлын гишүүд бид гаргаж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр 126 та парламент байгуулагдаад 2 дахь жилдээ явж байна. За өнөөдөр бид нэр хамгийн том харамсалтай зүйл бол Монгол улсын их хурлын чуулган ерөөсө хоёрхан сэдвээр л өдөр шөнөгүй хуралддаг. Та бүхэн ч харж байгаа, олон нийт ч харж байгаа. Бид Монгол улс цаашаага хэрхэн хаашаа хөгжихийг, дэлхийн ертөнц юу болж байгааг, яаж дараагийн түвшиндээ гарах юм гэдэг хилцүүлэг энэ асуудлуудыг ярихаар хинч орж ирдэггүй. Эрдэнэ бүрддэггүй, ажлын хэсгийн эрдэнэ бүрддэггүй. Бүр тэр байтугай инновац цахим бодлогын байнгын ороо гэж Золжаргал дарга ахалж исэн тэр дэд хороо болсон. За үүнийг одоо их хурлын шин дарга буцаагаад байгуулахаар ажиллаж байна. За өнөөдөр Монгол улсын их хурлын гишүүд улс төр хийх зорилгоор засаглалын эрх мэдлийг хуваах, хуваарлах, төсөв батлах 2 зүйлд өдөр шөнөгүй хуралддаг. Та бүхэн харж байгаа. Гэхдээ бид өнөөдөр дэлхийд хаана очиж байгаа? Гадаад нөхцөл байдал яаж өөрчлөгдөж байгаа? Ирээдүйн технологи хаашаа чиглэж байгаа? Манай улс яаж олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд очих юм? Яаж гадны хөрөнгө оруулалтаа авчрах юм? Эдийн засгаа яаж төвлөрүүлэх юм бэ гэдэг асуудал дээр их хурлын гишүүд маань бас өдөр шөнөгүй ингэж мэтгэлцдэг баймаар байна. Тэгэхээр энэ асуудал болохоор ерөөсөө байхгүй. Тэгэхээр өнөөдөр ингээд улс төрийн үйл ажиллагаа мэдээж хурл бол улс төрийн байгууллага, улс төрийн байгууллагын зарчмаараа
улс төрөө хийгээд чуулган бойкотлж байгаа бол улс төрийн намуудын эрх ашиг. Гэхдээ үүний хажуугаар бид ард түмний өмнө тангарах хүлээгээд татвар төлөгчдийн цалингаар цалинжиж байгаа хүмүүс өргөсөн тангарахтаа үнж байж иргэний үүрэг болоод их хурлын гишүүний үүргээ биелүүлж асуудлаа хилцэж баймаар байгаа. Тэгэхээр маш олон ажлын хэсэг, маш олон хуулиуд гараад хэрэгжидэггүй. Тэгэхээр их хурл бол одоо хуулиудыг гаргадаг. Гэхдээ энэ хуулиудын хэрэгжилтэнд нь алхам хяналт тавих чиг үүрэгтэй. Тэр хүрээнд Зол жаргал гишүүн болон бидний 5 гишүүн одоо энэ гаргасан салбарын хуулиуд илүү ирээдүйд тэмүүлсэн эдийн засгаа хөгжүүлэх хуулиудын хэрэгжилтүүдийг нь алхам тутамд нь шалгаж хэрэгжилтэнд анхаарна. Гарсан хууль болгон хэрэгжидэггүй. Энэ тоо баримтыг бол та бүхэнд олон дахин хэлж байгаа. Монгол Улсын хууль тогтоомж аль салбарт нь ямар чиглэлийн хууль гарснаасаа хараад 30-аас 38% хэрэгжилттэй. Тогтоолын хэрэгжилт 20-аас 27% хэрэгжилттэй. Тэгэхээр бид нар энд хууль батлаад хэрэгжихгүй бол хуулиар яах юм бэ? Тэгээ хууль батлагдсан хойно хэрэгжихгүй байгаа. Жишээ нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөл хэрэгжихгүй шалтгаан нь бид нар одоо инновац зохион бодлогын байнгын ороо 3 удаагийн хилцүүлэг хийж уралдсан. Энэ хугацаанд гарсан хуулийг яамдууд нь журмыг баталж өгдөг. За энэ журмуудыг бол 25 онд гишүүд ахлаад ерөнхийдөө инновац зохион бодлогын инновац харилцаа холбоо хөгжлийн яам сангийн хаантай зөвшөлдсөний хүрээнд бол журмууд батлагдсан. Гэхдээ л бодит үр дүн гарахгүй байна. Тэгэхээр энийг бид нэр хурдан үр дүн гаргах хэрэгтэй байна. Энэ хууль өөрөө анхны үзэл баримтлал санаанаасаа бол маш одоо улс төрийн нөхцөл байдлаасаа болоод анх бол учрал гишүүн өргөн барьсан, Батчуугар гишүүн ажлын хэсэгт нь орж ахалсан. Маш их ач холбогдолтой зөв зүйл зарчимтай байсан боловч тухайн салбар мэдээллийг ойлгохгүй их хурлын гишүүд улс төрийн зорилгоор бойкот хийснээс болоод үнэхээр цар хүрээнд бага хууль болсон. Гэхдээ энэ бага болсон хуулийг ч гэсэн бид нар хэрэгжүүлээд үр дүнг нь харах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ мэтчлэн ярих юм бол маш их олон хуулиуд байна. Тэгэхээр бидний зүгээс одоо Зол жаргал гишүүн битүүрийн зүгээс шүүмжилж байгаа асуудал бол төсөв хуваарлах, эрх мэдлийн хуваарлалт хоёр дээрээ гишүүд идэвхтэй байхаа болоод улс орны бодлогын хөгжлийн цаашаа алхах юм дээрээ ч гэсэн өдөр шөнөгүй суудаг, идэх оролцоогоо сайжруулах ажлыг шаардж байна. За баярлалаа. Нэг асуулт. Татварын багц зүйл дээр өгч одоо салбар салбарууд дээр тухайлсан татварын хөнгөлөлтийн үзүүлэлтгүй гэдгийг агуулгыг оруулж ирж байгаа татварын багц зүйл дээр. Тэгэхээр энэ дээр ч одоо хэрэгжиж амжаагүй юм бүл чинь энэ татварын багц зөвчүүл уусаа энэ сангуудаас дамжуулаад нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж олгох энэ хуулийн дээр тэм заалттай. Тэгэхээр энэ бол ямар нэгэн чөлөөлж байгаа зүйл биш. Тэр төлснийг нь одоо төр төсвөөс дааж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд орлогын даатвараас өнгөлөх, орлогын даатвар нь гэхдээ бараг IT ч угаасаа ашиггүй ажилд учраас орог байдгүй. Тэр нэг символ төдий. Нийгмийн даатгал нь бол илүү чухал байгаа. Тэгээд тэр татварын багц хууль батлагдтлаа бас хизээж чулуу үлээ. Батлагдлаа гэхэд энэ дөр бол зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Энэ асуулган дээр байгаа нийгмийн даатгалын хэмжээг нөхөж олгох, нөгөө гарантууд олгох, төрийн засгийн газрын тусгай сангуудаас 5% нэгтгэх асуудал. Тэгээд тэр салбар дээр ирсэн одоо татварын ашигын 40%-аар буцаагаад энэ IT-чдыг дэмжинэ гэсэн. Тэр 40% чи хэдэн төгрөг юм бэ гэдгийг одоо бол 2 жилийн дотор тоолж гаргаагүй байна. Тэднийг гаргаж ир. Нэмэх нь асуусан зүйл юу гэхээр төр өөрөө програм үйлдвэрлээд байна. Одоо төрийн өмчийн компаниуд үйлдвэрлэж байна, нийслэл нь үйлдвэрлэж байна. Сүүлдээ төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг гоё нэрийн дор ингээд аль нэг хувийн компанид давуу эрх өгөө тэрэндээ хувь эзэмшдэг болцохоор зэрэг төр үйлдвэрлэхгүй байгаа юм шиг тайлбарлаад одоо би жишээ бол тэр хотуулаа аппликейшнийг ярьж байна л да. Хүн болгонд хүчээр аваад шахацсан 180 гэр ороод ирэх зөвхөн нөгөө төршөө авахын тулд энэ зүгээр зарчим нь төр ингээ програм үйлдвэрлээд байгаа нь энэ хуулийн заалтайг бас зөрөөд болохгүй байна. Иймэрхүү асуудлуудыг бол гаргаж тавьж байгаа юм. Тэгээд инновац зохион бодлогын байнгын ороо гэдэг байнгын ороо бол байх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ талаар анар гишүүн бас түрүү ярьсан. Улсын их хурлын дарга басан дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн мэдээлэл авсан. Ер нь бол тэр байнгын ороо ингээд татан буугсны дараа ингээд нөгөө хийжээс ажил нь байхгүй болчих болохгүй байхгүй юу? Ягаад гэвэл энэ мэдээллийн нэгэнтэйг үйлдвэрлэлийг дэмжих хуулийн хэрэгжилтэнд анхаарал тавья гэдэг 5 гишүүн ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн гишүүд нь байж байгаа. Асуудал нь хэвээрээ байгаа. Тийм учраас одоо захиргааны бүтцийн байдлаар энэ санаачлал гэж бүдгэрч уусаж алга болж болохгүй.
Иймэрхүү нэг захиргааны бүтцийн асуудлаар нэг байнгын ороо байснаа байхгүй болоод эсвэл ингээд янз бүрийн болоод ингээд ажил салгардаг ийм үзэгдэл бас их байна. Тийм болохоор бид нар ямар ч байсан цааш нь өргөжлүүлж явах ёстой. Энэ асуудал дээр кабинетийн зарчмаар ерөнхий сайд мандат үзүүлээд чиглүүлэх юм бол тэр яамд ингээ өөр тийшээ харахгүй нэг зүгт хараад энэ хууль хэрэгжинэ. Энийг хэрэгжүүлэх юм бол одоо Монгол залуучууд маань одоо ингээ гацаа айгүй хөвж штэ 80 чинь. Энийг зогсоомоор байна. Гай байдал. Саяных дээр тодруулаад хэлэхэд бол энэ татрын өнгөлд үзүүлэх гэдэг зүйл биш. Энэ өөрөөр хэлбэл мэдээлэл технологийн компаниуд хүний оюун санаагаар л баялаг бүтээдэг. Тэгэхээр одоо энэ залуучууд бүгд гадны компанид баялаг бүтээж гадаад компаниудыг баяжуулж илүү үр бүтээмжтэй баялаг бүтээгээд ашиглагдаж байна. Энийг эх орондоо ашиглах гэхээр нэг үед бол Монгол улсын төсөв энэ төсөв хөрөнгөтэй болцсон. За өнгөрсөн хугацааны төсвийн төрөөс худалдаа авалт хийсэн мэдээлэл технологийн худалдаа авалтын төсвийн тоогч бид нар гаргаж чадахгүй байгаа. Тэр бол ойролцоогоор бол 2 их найд давтсан. Тэгэхээр энэ 2 их найд давсан энэ хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрөөр Монголын залуучууд угаасаа үндэсний хэмжээний болоо олон улсын хэмжээний компани гарах бааз суурь аль хэдийн бий болцсон байгаа байхгүй. Тэгэхээр тэр хаана тэр мөнгө хаашаа ороод алга болчихоо гэдгийг бид нэр сонсгол зохион байгуулж судлахаар ажиллаж байна. Мэдээ материалуудаа цуглуулсан байгаа. Нөгөө талаас одоо дэлхийд даяараа л одоо энэ технологиор л улс орон хөгжиж байгаа. Энэ өөрөө социализм үеч тодорхой байсан 1996 онд засгийн газрын тогтоол гарсан 2015-13 онд ч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тогтоол гарсан Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2% шинжлэх ухааны технологиудаа зарна гэж байгаа. Бүгд мэддэг. Гэхдээ яг бодит үйлдэл дээрээ маш бага төсөв тавьж ирсэн. Гэхдээ энэ бага төсөв маань бас том дүн болчиход байгаа байхгүй. Яг л өөрөө төсөв томроод. Тэгэхээр энд бол үр ашиггүй зохион байгуулалт менежмент хийж байна. Үүнээс үүдээд бид нар магадгүй 20 жилийн дараа ч гэсэн нүүрсээ яриад чуулган ерөөсө хоёрхан нөхцөлтэй хуралдчил байдаг л энэ соёлоосоо бид нар хизээч гарахгүй байхаа л гэдэг дүр зураг харагдаж байна. Байлгүй яг Бачуугар сайд үслээ. Бачуугар сайд бас бид нар хамт нөгөө нууц цахим бодлого байнга ороо гэдээ байхад байсан. Яг энэ асуудал дээр анхаарлаа тавьж ийсэн. Тэгээ энэ салбарын яам нь за бид нар хуулиа хэрэгжүүлье гэж журмууданд гарч болчлоо. Одоо нөгөө санхүүг төвлөрүүлэх ёстой шүү дээ. Дэмжлэгээ олохын тулд тэр нь болохоор нөгөө засгийн газрын 3 тусгай сан. Тэгээд нийлбэр одоо төлсөн татврын 40%-ийг буцаагаад нэмжих гээд. Тэгэхээр нөгөө татврын 40% чинь хэдэн төгрөг юм бэ? Сангийн яам ахэр нөгөө дүр нь тоо илдгүй бай. Татврын ерөнхий газар дээр нь мэдээллийн төлөвлөлтөд юу хэлж байгаа аль нь бид нар ялгаж чадахгүй байна. Нөгөө 3 сан нь болохоор зэрэг 3 өөр яамд ингээд менежмент нь явдаг. Нөгөө 3 нь мөнгөө өгмөөргүй байна гэнгээд болохгүй бид нар нэмж хууль гаргана энэ төр гээд өөр тийш харж байгаа байхгүй. Тийм болохоор л улс төрийн мандат хэрэгтэй гэж бодож байна. Энэ хууль нь өөрөө учир сайд санаачилж өргөн бариад дахиад инновац зохион бодлогын байнгын орооны дарга байсан. Бачуугар сайд тухайн үед байнгын орооны дарга байсан. Өөр ахлаад яваад энийг батлуулсан хууль. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтэнд санаа зовж байгаа гишүүнийх нь энэ бол ялчгүй салбарын сайд Бачуугар сайд байгаа. Тэгэхээр бид хамтарч энэ асуудлыг хэлцэж явж байгаа гэсэн. 2 их найд гэдэг дээр тодорхойлоод явж байгаа. Одоо энэ төрөөс төснөөс мөнгө гаргаад захим одоо технологи толгойтой зүйлүүдийг захиалж хийх гэсэн үг үү гэсэн. Тий, одоо бол одоо бид нар тоо баримтан дээр сууж байна. 2012-оос 2019 онд үндсэндээ 990 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тий энэ төрийн худалдаа авалт. Энэ дотор бол яг хардвер бол софтвер орж байгаа. За 2019-оос 2022 онд бас 970 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг тоо баримт байдаг. Энэ тоо баримтыг баталгаажуулах гэхээр цахим яамд энэ тоо баримт санхүүгийн тоо баримт байдаггүй. Энэ ерөөсөө тоо баримтууд сангийн яам дээр байдаг. Сангийн яам нь өөрөө энэ мэдээллүүд нь зарим мэдээллүүд нь одоо бид нар бол маш их хичээл зүтгэл гаргаж ийж тодорхой хэмжээний төрийн худалдаа авалтуудын мэдээллүүдийг цуглуулж байна. Гэхдээ хангалттай мэдээлэл цуглахгүй. Яг хэдэн төгрөг зарцъя, хаана ямар зохицуулалтаар зарцъя гэдэг хөрөнгө оруулалтын тоо хэмжээнүүд байхгүй. 2 их найд гэдэг чинь их тоо шүү дээ. Тэгээ үүндээс үүдээд үндэсний томоохон компаниуд үүсээд дэлхийн зах зээл рүү гарах бүрэн боломжтой байж итэл энэ мөнгө байхгүй. Өнөөдөр төрийн өмчит компаниудаа цөөлж байгаа ч гэсэн төрийн цахим бүтцүүдийг үүсгэж төсвийг нэмж байгаа асуудлууд байгаад байна. За энэ саяны мөнгөн дээр нэг энэ асуулган дээр бас нэг асуулт байгаа. Тэр нь болохоор хэдэн төгрөгөөр одоо мэдээллийн систем тийм ээ мэдээллийн технологи зарцуулсан юм бэ? Хэдэн төгрөгөөр одоо энэ кибер халдлага их болж байгаа мэдээллийн аюулгүй байдал чухал болж байгаа үед кибер аюулгүй байдал хэдэн төгрөг зарцуулж байгаа юм бэ? Энэ хоёрыг
төсвийн юм тусгай эдийн засгийн ангилал үүсгээд улсын төсөв бодлоготой нэмэлт ангилалд оруулж ирээ. Тэгэхгүй бол одоо та бүхний ашиглаж байгаа камер, гадаа явж байгаа эмнэлгийн машин, тэгээд мэдээллийн технологи бүгдээр нэг ангилал дотор орцсон. Тэрийг ялгаж чаддаг байхгүй. Ийм зүйлийг байнгын орооноос бид нэр тогтоол гаргаад засгийн газарт чиглэл өгсөн. Одоо бас 2 жил болох нэ. Жил гарсан болчихлоо. Тэр энийг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэдэг асуулгыг бас авсан байна. За. Oh.